30 хоногт 3 сая төгрөг хуримтлуулъя. Охиндоо гэлс босоод хологчоор өндөг брокколийн цэцэгт байцаагаар өглөөний цай бэлдэж өгсөн. За ариун заяа нь эхнийхээ айлд тусал эмчилгээгээ хийчихэд гарч ийн. За энэ айл маань 2 өдрөөр хийлгэн гэсэн. За тэгээд тусал эмчилгээгийн салгах хүн байхгүй болохоор админ нь за туслаа салгачаад за тэг нэг галбангаа гэд Монголын уран сайхны кино байсан байгаад байгаа шүү дээ манайхаа. Тэрийг үзчихээд нөгөө админ бас хорхоо өрөөд үзэж дуусгачаад тэгээд нөгөө тусал салгах хүн байхгүй юм чи ингээд алимдуулаад үзэж дуусгачаад гарч ийн. За тэгээ өнөөдөр админ нь ажил ихтэй ер нь олон дуудлага байгаа. Тэгэхээр ер нь их бичлэг орох байхаа. Манай хэд надаас уйдчихва хайртай шүүнсий. За өнөөдөр ямар ч их бичлэг орно. За энэ гар урдлын ямар төрөл вэ манайхаа? Хэвээ гоё юм аа. Нөгөө шүлжмэлийн нишигийн төрөл гэж тэгжсэн. За тэгээд гар урдлын модератор хүн байна да яаж зураг тасах вэ те. За манай нөхөр амарч байгаа болохоор нөгөө айлда галбангаад дуусгачаад ирсэн. За тэгээд нөхөр амарч байгаа учраас хувцас угаагаад амархан хоол хийчихдээ мөгээд гомонтой шүл хийчий да. За тэгээ нөгөө шууд явсан болохоор өглөөнийхөө нүүр цэвэрлэгээ хийгээгүй. Одоо ирээд хийж гинөө. Нөгөө Bexel брендийн маань угаагч ингээд айгүй гоё зөөлөн мөтцтэй. Бүр би чинь хөөсөндөө дурлаад байгаа шүү дээ. За аав ажилдаа явсан бит хоёр. За эмчилгээ хийх гэж явж ин эхний дуудлага аваад автуусандаа хамждаггүй гүгээд. За тэгээ сөөвл отхон дээр 2 дахь дуудлага хийчихэд одоо ингээ гараа явж ин. За тэгээ өнөөдөр 5 тусал хийгээд нийт үнийн дүн маань 436,145 мянга болсон. За харьлаа. Нэг өнгөрч хат харьсан.